Тооцоо судалгаагүй хууль давхар татвар авч байна. Тухайлбал үндэсний үйлдвэрлэгч бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж худалдаанд гаргахдаа татвар төлнө. Үүнийг бөөнөр нь худалддаг аж ахуй нэгжүүд борлуулахдаа мөн л татвар төлнө. Бөөний үнээр авсан эцсийн хэрэглэгчид хүргэдэг дэлгүүрүүд дахин татвар төлнө. Өөрөөр хэлбэл нэг бүтээгдэхүүнд 3 удаа татвар төлж байгаа. Үйлдвэрлэгч 500 төгрөгөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэхэд 150 төгрөг зөвхөн нөөтийн татварын хүрээнд нэмэгдэж байна. Үүн дээр борлуулагчдын ашиг нэмэгдэх нь ойлгомжтой. Тэр 50 сая төгрөгийн орлого одоо нэг худалдаа эрхлэгч оллоо гэхэд тэр олсон орлогынх нь юунаас яаж олсон хамаагүйгээр 10% нь одоо ерөөсөө нөөтийн суудган төлөгч болоод хуурчиж байгаа маа. Тэгэхээр одоо энэ дээр амьдрал дээр яагаад буухгүй, энэ бол амьдралаас тасарсан ийм хуулийн зүйл заалтыг бид нар ингээд ард түмний халааснаас дамжлага болж гүүр болж одоо манай худалдаа эрхлэгчид гүүр болоод ард түмний халааснаас аваад төрд өгөх очиж байгаа байхгүй юу? Бизнес эрхлэгчид алдагдал хүлээхгүй гэдгээ шулуухан хэлж гисэн. Тэгэхээр эцсийн хэрэглэгчдийн ачаа улам хөндөрч байгаа. Харин иргэд жилийн эцэст авах 2% буцаан олголт аз хямар шалгасан суглаанд хууртагдсаар. Жишээ нэг дэлгүүрийн жишээ ярив. Сая 30 сая төгрөгийн борлуулалт хийсэн чинь 10 сая гаруй төгрөгийн татвар тандаа нөөт гарсан байна гаа. Тэс нөгөө хүн наргаа бараад татвар дээр яваад очсон чинь уучлаарай таны татврын кодыг Хөдөөний нэг аймагт давхарлуулаад өгчихжээ. Тэр аймаг дээр явсан борлуулалтын нөөтийн татвар танаа дэлгүүртээ давхар ороод ирсэн байна. Танах өөрөө 28 сая төгрөгийн борлуулалт хийсэн юм байна. 2 сая 500 мянган төгрөгийн нөөт төлөх болсон байна гэж хэлээд. Тэгэж одоо ингээд жижиг бизнес эрхлэгч биднээс бол нэмэгдсэн өртгийн албан татварын толгойг тэр буулган хэвлээд хэрэглэгчд өгөөд тэрнийхээ даваа татвар төлөх юм бол ерөөсөө биднээсийн бизнес бол ерөөсөө унтарна. Нөөтийн татвар өгөхгүй гэсэн хүн бол байхгүй. Өгдөг. Бид нар урд нь өгдөг штэ. Тодорхой орлого бус иргэд татвараа төлдөг. Тэр чинь татварын байцаагч ирээд авчидгийг. Энийг их хурлын гишүүд одоо бүгдээрээ мэдж гэнүү мэдсэн мөртрөө одоо хэрэгжүүлэхгүй зориуд одоо ингээд нэг жоохон юм босгох гээд бүх хүнээс нэг хэдэн төгрөг авчих юм бол их мөнгө одоо төлчихнө гэж бодод юм уу? Энэ дээр иргэн хүний хувьд бол надад бол одоо үнэхэрийн одоо хүнд туссан. Сүүлийн 4 жилийн хугацаанд татвар доргуулаас төсөв төвлөрдөг мөнгө 4 дахин нэмэгдэж 184 тэрбум төгрөгт хүрсэн. Иргэдийн халааснаас төсөв төвлөрдөг мөнгө гэсэн үг эдийн засгийн ийм нөхцөлд иргэдийнхээ халааснаас төсөв бүрдүүлэх нь буруу гэдгийг бизнес эрхлэгчид сануулж байгаа. За бид нар ямар нэгэн байдлаар одоо өнөөдөр нэг 5 төгрөгтэй өнөөдөр бэлэн мөнгөтэй харьцаж байгаагийнхаа хувьар бид нар наадах чи одоо биелүүлж болж байна. Энэ лоовчдын гар хөлийн үзүр болж байна. Болж байгаа байхгүй. Гэтэл цаана нөгөө сөхөрч унах гээд байгаа тийм үү? Одоо юу гэдэг төрийн албан хаагчид цалингаа 3 сараар 4 сараар нь авч чадахгүй байна. Энэ хүмүүс чинь яах юм? Өдөрт хүүхдүүдээ 1050 төгрөгөөр хүнсний үйлдвэрээс ирж байгаа талхан дээр 5 төгрөг нэмээд зарж байгаа 1050 төгрөг нэмээд 1100 төгрөгөөр зарж байгаа хүнсний дэлгүүрээс талхыг авч өгөхгүй яах юм? Авч өгнө шүү. Өгөхгүй яах юм? Тэр хүүхдүүд өсөж өгнө. Ямар ч судалгаагүйгээр, ямар ч шинжилгээгүй, ямар ч хүмүүсээ ард иргэдийнхээ амьдралд нийцхээргүйгээр ийм конопуудыг зүгээр санаатаа санаандгүй та нарт дарж идэгий. Ингэж болохгүй шүү дээ. Энийний чинь цааталт та нарын тоог нь бүртгээд 3 сая иргэн чинь байна. Таны эвэр хүүхэд байна. Иргэн баян бол улс баян гэдэг үг бий. Иргэд нь хангалуун баян чинэлэг байж гэмээр улсыг баян тооцно гэсэн утгатай. Харин өнөөдрийн нөхцөл байдлыг иргэдээ ядууруулж төрн төрүүлж баяжих бодлого явуулж байна гэж бизнес эрхлэгчид шүүмжилж байгаа юм а.